За Лантун дохио төрийн бус байгууллага Ирээн хотод ажиллаж байна. Тэгээ Монгол улсаас Ирээн хотод суугаа консулын газрын дийл консул Баяр сайхантай уулзаад байна. Сайн байна уу та? Сайхан аварчж байна. За тэгэхээр бидний ирсэн зорилго бол бас Ирээн хотод амьдарч байгаа Монгол иргэдийнхаа тий энэгээр бас шилжин хөдөлгөөн хийж байгаа. За тэгээ сүүлийн үед бас биеийн үнэлтийн асуудал ч гэсэн нэлээ ихээр олон жил яригдж байгаа. Тэгэхээр ер нь бол Ирээн хотын хувьд сүүлийн үед монголчууд маань өөрсдийн мэдлэг мэдээлэл үгээсээ болоод одоо их алдаа гаргаж байгаа зүйлс ямар зүйлс вэ? Энэ дээр таны зүгээс бас зөвлөмж өгвөл ямар зөвлөмж өгөх вэ? За ер нь юуны хамгийн нэгдүгээрт одоо иргэдтэй бас анхааруулж хэлэх зүйл бол ямар нэгэн асуудалд орсон бол консулынхаа газарт л энэ дээр хандах хэрэгтэй. Би чүгээрэмтэй алдах, одоо мөнгө төгрөгөө дээрэмдүүлэх, бусдад залилуулах, одоо биеднэр болон амь насандаа алдуулах одоо ийм тохиолдол бол консулын газар руу гол нэг төрлийн одоо хандж явах хэрэгтэй. Тэгээд ялангуяа замын үд орж ирж байгаа нөхцөлд бол консулын газрын ажилтнуудын утас тэр юмуд бол тэнд байдаг. Тэгээд бас манай вебсайт юмудаар дамжуулаад бас бидний утас юмуудыг холбогдоо авч болно. За ийм байгаа. За нэгдүгээрт манай иргэд одоо бүгд найрамдах хятад ард улсад визийн хөнгөлөлтөө нөхцлөөр буюу 30 хоногийн хугацаанд зорчих хугацаагаа хэтрүүлдэг. Санаатай болон санамсаргүй ямар нэгэн хэлбэрээр за 1 сар гэж ойлгоод зарим сарууд ч одоо 31 хоногтой байдаг. Тэгээд 1 сар гэж ойлгочоод нөгөө сарын хугацаанд гарах гэж нэгэд явж байтал аль хэдийн 30 хоног 31 хоног дээр явж байдаг. Одоо тэгэл тэгэх юм бол бүгд найрамдах хятад ард улсын хэлээр орох гарах тухай хуулиар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 500 юан тэгээд 20 хоногоос дээш итерх юм бол 10,000 юан тэгээд цаашлууд 2 сараас дээш итерх юм бол одоо хэлээр нэвтрэх эрхийн хориг тавих ийм одоо манайхны хэлдэг хар тамга ийм юмуд арга хэмжээнүүдэд ордог. Тэгээд энээс бас урьдчилан сэргийлэх үүднээс одоо бас манай иргэд хоног хугацаа тэр хятад ард улсад зорчих ажлаа сайн төлөвлөж хоног хугацаагаа нарийн сайн тооцоож байгаа. Тэгээд энд ирж байгаа бизнесийн хамтрагчид одоо тэр юунуудтайгаа бүх яриа хэлцүүд юунуудаа нарийн сайн бас бодсон байх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол одоо манай иргэд Ирээний зээл болон бүгд найрамдах хятад ард улсын бусад нутгаас одоо янз бүрийн бараа таваар ажил үйлчлэгээ худалдан авах одоо гэрээ сайн байгуулж явах хэрэгтэй баймаар байна. Тэгэхгүй бол дараа нь одоо тэр мөнгө төгрөгөө урьдчилж шилжүүлчихэд өөрсдөө яваад өгдөг. Дараа нь нөгөө барааны хойноос нь очихдоо буруу зүрөө очдог, дутуу очдог, агарч гэмтэж эвдэрч очдог. Ялангуяа тавилган дээр бол энэ асуудал их гардаг юм л та. Тэгээ энэ дээр бид хятадын Ирээн хотын хэрэглэгчийг эрх шигшгээг хамгаалах нийгэмлэг одоо бусад төрийн байгууллагуудтай хамтарч нөгөө иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн тулд очихлоор ямар нэгэн хоорондоо байгуулсан гэрээ байдаггүй, зөвхөн мөнгө шилжүүлсэн баримт байдаг. Мөнгө шилжүүлсэн баримтан дээр гарын үсэг зурсан юм байдаггүй. Одоо ийм асуудлууд үүсдэг. Энэ нь бас их хүндрэлтэй